бол Монгол эмэгтэйчүүд айгуу тийм бие даасан болж эхэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд ажилч байд юм уу, гэрээ ажилчуд юм уу гэх юм зэрэг хийж чадна. Хамаг ар гэрийн ачаа ер нь одоо бүхэл юмыг үүрч яваа шүү дээ. Одоо ингээ хараад байхад ер нь ямар нэгэн байгууллага сургууль суралцж байгаа энэ хүмүүсийг харахад бол ихэнх нь дандаа нэг Монгол юу эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би бол аюу тийм бие даасан тий одоо ингээд айл гэрийг авчих хэвээр айл гэрийг авчиж байгаа гэдэг чинь улс орноо авчиж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Монгол эмэгтэйчүүдийг аюу хүчрэх гэж хардаг. Дээрэс нь яг дээрээсээ ихлүүдэд монголч эмэгтэйчүүд нэг рол ихтэй байсан. Гэтэ сүүлийн жилүүдэд яг дунд нь нөгөө нэг эмэгтэй өнөр гэж жоохон гендерийг ялгаагаад аюу гарсан ч гэсэндээ яг сүүлийн жилүүдэд маш их ажил гендерийн ялгааг багасгах ажил хийгдэж байгаа болохоор арай дээр болж байгаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь ер нь хараад тахад Монгол эмэгтэйчүүд ер нь гэр орноо авч явдаг юм шиг харагддаг. Тэгээд одоо аюу их боловсралтай болчихсон. Дээрэс нь эмэгтэйчүүдээс хамаагүй боловсралтай. Тэгээд бизнесээ салбартчлэр, олон улсын салбартчлэр эмэгтэйчүүд ер нь мандаж авч байгаа. Манай үеийнхэн бол ер нь бол айгуу ихтэй нийгмийн хувьд ч гэсэн тэгээд ар гэрийн хувьд ч гэсэн ер нь айгуу ихтэй залуучууд байгаа. Юм ч бас би энэ үед Монгол эмэгтэй хараа ер нь багтдаг. Хүмүүсийн бас нөгөө санаа бодлого бидээ л илүү сайн түгээгээсэй гэж боддог. Яг манад одоо гендрийн ялгамж байдал ямар байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд нэг юм чадваргүй ирэхгүй ч юм уу байгаад байгаа. Москва бол бас нөгөө талаас эмэгтэйчүүд нь илүү сул дорой байгаад байгаа юм уу гэдэг мэдээлэл сайн түгээгээсэй гэж боддог. За хувь хүмүүс өөрсдөө л өөрийгөө төвчл хэрэгтэй хамгийн түрүүндээ боловсрол өөрийнхөө одоо мэдлэг оюуныг одоо тэлэгч гэдэг юм уу. Эмэгтэй хүн бол ирээдүйд бол жоохон ингэрэнгүй зөөлөө одоо хүүхдүүдэд зөв хүмүүжүүлээд тэр нь л их чухал. Одоо тэгээд гендерийн асуудал гэж байна. Одоо тэгээд гендерийн асуудал үнэхээр одоо тийм чөлөөтэй болоод ирэх юм бол их хурл энэ төр одоо нэвсэх юм бол би бол бас аваа явчих байх гэж бодож байна. За Монгол эмэгтэйчүүдэд би илүү дэшигээ яваасаа гэж хүсдэг. Тэгээд илүү өдөртөх албанаас ороосоо гэж боддог л доо. Дээрэс нь одоо зөвхөн гэр орноо хүүхдээ хараад байх биш. Бүх юмаа амжуулж чаддгаа илүү хараасаа. Тэгээд бас дуу хоолой нь илүү чангараасаа гэж хүсдэг. Дуу хоолой нь байж байгаа ч гэсэндээ илүү нөлөөтэй болоосоо гэж илүү хүсдэг.